одоо би нэг 60% нөхөр маань 40% ч юм уу болчихгүй. Тэгэнгүүт л би айгу бухимдаадсан юм шиг л. Яг гоо мэдээж бодох ёстой бодол. Хоёулаа яг тийм бодолтой байгаад байвал бас аюу хэцүү байна. Энэ одоо ингээд бодлууд ингээд таны хосын харилцаанд ч юм уу гэр бүлийн амьдралд нөлөөлж байгаа зүйл байдаг уу? Хүний өмнө хариуцлага өрсөн чинь танд юу нэгцүү вэ? Би нэгдүгürt ийм хүн байгаагүй гэдгээ мэднэ. Би эдээчдэггүй хүн байсан ч би тэрийгээ дагахаар хүн биш гэдгээ би мэддэг. Хэрвээ ингээд манай хүн асуудлыг тайвнаар хүлээгээд авчихвал юм бол төгс нөхөр болох гэдэг байхгүй юу? Асар их том юм өрн бодон дотроо ингээд нэг сар төлөвлөөл ингээд асар их юм хийгээл 48 болгоцсон байгаад өглөө нь би ямааргүй юм гэдэг байхгүй. Хүний ингээд бусдын амьдралд хэрэгтэй хүн байхгүй зүгээр өөрийнхөө амьдралд л өөртөө хэрэгтэй байя гэвэл 6 сарын турш би маш хүнд депрессэнд орчихсон баг. Би ийм айцтай байна. Намайг битгий гэж. Тэгээд саяных шиг ингээл уцын байнга шалгаал тэгээд нэг хүүхэн гарч ирээл тэгээд ингээл тэрнээс олоод хэрэлдээл. Бид хоёр ч үргэлж байхдаа ер нь хизээч бид хоёр ер нь яг суухгүй баг бид хоёр салхал байх гэдэг л тийм хүлээлттэй байдаг үстэй ер нь хоёлаа.